Намрын ногоо өдрүүд үзэсгэлэнд 60 гаруй аж ахуйлагч оролцсон. Органик хүнсний үзэсгэлэн худалдааны үеэр үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тус бүр дээр хэрэглэгчдээс санал авч хамгийн олон санал авсан бүтээгдэхүүнийг ард түмний хүнсээр батламжилдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Сүү хувьцаат компани Миний Монголын сүү бүтээгдэхүүнд иргэд хамгийн их санал өгснөөр ард түмний хүнс батламжин эзэн боллоо. Сүү хувьцаат компанийн хувьд нийслэлийн иргэдийн сүүний хэрэглээний 80% хангадаг юм а. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Миний Монголын сүү 3.2 туслагтай цэнгэр сүү маань бид бүхний хэл занснаар өндөр сүү маань ард түмний хүнс гэдэг өргөмжлөл шагнуулж гардаж авлаа. Энэ ард түмний хүнс гэдэг өргөмжлөл маань ард түмнээс санал асуулгаар тодруулахаараа хамгийн их онцлог. Дээрээс нь энэ маань үйлдвэрийн яг үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг шалгаруулдаг байгаа. Бид нар монголчууд саяхан болтол импортоор орж ирдэг Оросын шар сууг уусаар ирж ирсэн. Тэгэхээр энэ импортын бүтээгдэхүүнийг орлож өдөр тутмын цэвэр экологийн цэвэр бүтээгдэхүүн ийм сүү болж чадж байгаа нүдэ олсон шагнал гэж бодож байна. Тэгээд сүү хувьцаат компани маань сүүний бэлтгэлийн нэгдсэн системтэй цорын ганц компани байж байгаа. Цэвэр үнэний сүү үнэхээр яг 5,000 эмийн ургамлыг бэлтсэн, талдаа бэлтсэн үнэнээс гарсан цэвэр сүүгээр хэрэглэгч та бүхэндээ өглөө болгон цайн дээр чинь угтаж уулзж байдагта баяртай байна. Сүү хувьцаат компани 2011 оноос эхлэн 3 өөр төрлийн тослогтой Миний Монголын сүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн. Монгол үнэний шингэн сүгээр үйлдвэрлэдэг тус бүтээгдэхүүн хэрэглэгчдэд өдөр бүр шинээр хүрдэг юм а.